Насан туршийн боловсрал гэж юу вэ? 1. Бүх нийтийн тасралтгүй боловсралыг дэвшлүүлэх сургалт. Амьдрах ухааны боловсролын сургалт. Иргэний боловсролын сургалт. Гэр бүлийн боловсролын сургалт. Гоо зүй боловсролын сургалт. Ёс суртахуун боловсролын сургалт. Шинжлэх ухааны боловсролын сургалт. 2. Дүйдсэн хөтөлбөрөөр боловсрал нөхөн олгох сургалт. Бага боловсрал нөхөн олгох сургалт. Суурь боловсрал нөхөн олгох сургалт. Бүрэн дунд боловсрал нөхөн олгох сургалт. 3. Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалт. Хинч, хизээч, хаанч насан туршдаа суралцах боломжтой. 8 дугаар анги. Нэг гишүүнд түүн дээрх үйлдэлүүд. 9 дугаар анги. Хялбар илтгэгч тэгштэглийг бодох. Сайн бяцгаанаа суралцах ёстой. Багш нь өнөөдөр дүүцэн хөтөлбөрийн холимоглын арга зүгээр 8 9 дугаар ангийн математик хичээлийг зохион байгуулнаа. 8 дугаар ангийнхан маань 2019 оны шин сурах хүчийн хуудас 45-ыг 2016 оны хуучин сурах хүчийг хуудас 15-ыг нэгээрээ 9 дугаар ангийнх нь 2016 оны хуучин сурах хүчийн хуудас 60-ыг 2019 оны шин сурах хүчийнхаа хуудас 63-ыг нэгээд хичээлдээ бэлдээрээ. 8 дугаар ангийнхан маань дэлгэцсэнтэй ойртон суугаад сэдвээ тавиараа нэг гишүүнд түүн дээр хийх үйлдэлүүд. За нэг гишүүнийхээ тодорхойлтыг эргэн саная. Нэгдүгээрт нь коэффициент ба хувьсагч ядаж нэг нь орсон байна. Хоёрдугаарт нь зэрэг үржих үйлдэл хаалт эдгээрийн аль нь жороогүй байж болно. Эсвэл олон дахин давтан орсон байж болох зэргийг ашиглан бичсэн илэрхийллийг нэг гишүүнд гинэ. Энд нэмэх хасах тэмдэг хамаарахгүй. За нэг гишүүнтэй сэргэн саная бүгдээрээ. Унши 1.2x хасах 4c x 5x 2 зэрэг y-ийн 3 зэрэг x-ийн 4 зэрэг 5-ны 1 y эдгээр маань бол юу лээ суралцахтаа нэг гишүүнтийг үйлдэлийн нэмэх хасах тэмдгээр холбох юм бол юу болдог лээ олон гишүүнт олно. За 8 дугаар ангийнхан даалгавраа бичиж аваарай. Нэг ба олон гишүүнтийг ялгаарай. Хэсдүгээр ангийнхан самбарт анхаарлаа хандуулаарай. Хялбар илтгэгч тэгштгэл. Багш нь жишээ авъя. 3 дээр нэмэх нь 4, тэнцүү 7. Энэ бол тоон тэнцэтгэл юм аа. Нэмэх түүнийхээ нэгийг x хувьсгчаар солио. X дээр нэмэх нь 4, тэнцүү 7. Энэ бол тэгштгэл. Тэгштгэл гэдэг маань заавч хувьсгч агуулсан байдаг ахна. Тэгвэл тавын x зэрэг тэнцүү 25. Энэ тэгшгэлийг хэрхэн бодох вэ? А-гийн f-at x зэрэг тэнцүү a-гийн f-at x зэрэгтэйгээ тэнцдэг. Ийм бэлбэрийн тэгшгэлийг бид нэр юу гэдэг вэ? Хялбар